Урагшил ургуулах тэмцээнд медалийн төлөө топ 4 төрсөлдөж байгаа, аврагын төрсөлдөж байгаа багуудын нэг Хангард өнөөдөр Вестерн ногтой энэ өдрийн 80 дахь тоглолтыг хийх гэж байна. Тэгээд тэрнгээ хоцсон ч гэсэн тэрнгээс сэрэг тоглолтын дээр ихэн гимтээд багийн ахлагч Баяр Цэнгэлэн гимтээд Масаяоши ивгүй болж гараад за төвийн хамгаалтан дээр гараан тоглож ирсэн Али гимтсэн. Зянуудад ямар гой довтлогоо явсан бэ? Тоглолтын ихний голыг оруулж байна. Хангардын Мөнхбаатар. За ер нь өөрөө тууж явсаар байгаа зү хувийн ур чадвараараа гой гол хийлээ дээ. За ямар ч судалгүй хамгаалтыг нэвтэлж ороод гол хийчлээ. За энэ жилийн лигийн тэмцээний Вестерний алдж байгаа хамгийн эрт алдсан гол бараг санийх болчихоо да. Тоглолтын дөнгөжтэй эхний минутанд л гол хийчлээ дээ Мөнхбаатар. Бороо хургууд ийм л байгаад байна. За энэ Эрдэнэ хөлөг хоёр хамгаалагч өөр дөрөв татаад голоор нь гарч явсан алдаа шүү дээ. За тэглгүй явах вэ? Алдаа өглөө явах вэ? Буйны мөхөл одоо солгоо бол аюултай. За ер нь багын чөлөө цогцолтонд их сайн. Стандартад их сайн одоо булан идэрх сайн зөгтөг ийм хөхтэйсэн. За тэр алсын болон руу л явуулж ин тэгээд хаалгач харин үүн дээр нь бэлтгэлтэй байла хаалтаа багталтаа тавиад өөрөө ихтлээ аваад байраа зүг үзсэн байсан. Өсөр ногтод харахтаа хоёулын дээр нь хаалгыг нь мэлалаа да. Хангардын мэрэгэн бууч Тэмүүлэн их мэрэгэн буучсан шгсалтын тэргүүн байрт Мижид орчтой адил 14 гол тоглож ирлээ. Энэ өдрөд 14 гол төрсөн 2 дахь тоглогч болж байна. За Содмөхийн цохилт байсан юм байна. За энэ тэгээ Тэмүүлэн отонгийн байрлал авахгүй мэдэрсэн байсан байна. Хаалгач хаасан бөмбөгийг гарч иж нэмээд гол хийлээ. Мөргсөн хаалгач хүрж байна. За ингээд ихний үндсэн цаг бол доо ихний үндсэн цаг бол дуусч байна. Хоёр дгээ харьцаатай Хангард баг. Тоглолт ихний хагас шуучлалаа. За голуудыг Мөнхбаатар Тэмүүлэн нар оруулсан. Тоглолтын 2 дугаар хагасараа 15 минут засварлаад эргүү болцгоцгоо яа үзэгчтэй. За Цэлмүү ороод ирсэн. Одоо Фалкосоос авсан 2 тоглогч орууллаа. Да Цэлмүү хос 2 гэсэн. За хос 2 тулгуур хагасаа тоглоод байгаа мөрөглөө. Яа 3 дахь гол орчих. Ойрхон байлаа да. Хөндлөө гэсэн дамжуултыг Содмөх хаалгад мөргсөн. Ойрхон төрлөө. За Жобин. За уул нь хайлт гоё байсан байна. Гоё байсан байна. Тэгээд Содмөхийн гол нь за гой дамжуулалт байна. Мөргсөн. Отон доогол дарин байж магадгүй шүү. За отон болоо очихлоо. Сая отон байх бол магадaltaй. Удаа шуурсан бичлэгэн дээрээс бас тодорхой харагдах байх. За дамжуулалт мөргөлт бол гоё. Араас ойр урдаас гараагүй ч гэж болсон хоёр нь бол. За бэлгүүнийг дамжуулалт хийсэн юм байна. Бөмбөгний нисэлт туналт гоё байсан. За санийхтэр бол отон үг нь харагдахгүй. Гэтэл бол нэр хайцсан гоод гараад ирсэн байгааг үзэгч маань анзаарч байгаа. За Вестерний чөлөө цогцолтоос явж байгаа довтлогоо зүүнд гаргаад өгсөн. Эндээс төв рүү игээд өгөх хэрэгтэй. Доогуур орж ирсэн. За хаалгачнуудаа дутуу байсан Батуулд. За энэ удаад Вестерн клубын ахлагч Батуулд чөлөө цогцолтоос явсан довтлогоог дуусгаж тооны харьцааг 2-1 болгож ойртууллаа. За 10 үнэтэй байгаа хүн дутуу байгаа Вестернээс Батуулд гол оруулж байна. За энэ Бат Эрдэнэний дамжуулалт зүүнээс ороод ирсэн. Хаалгач олон өдрийн тоглолтын дээр бас гүйцэтгэл дажгүй л байсан. Тэгээд алдаа гаргалаа да. Ялчгүй хаалгач алдаа байна. Сая тэгээ Батуулд нэмээ гол хийчлээ. За Вестерн клубын багийн ахлагч. За ихүү шүгчсэн шүглэг үлээснээр үндсэн цагт 2-1-ийн харьцаатай лигийн дөрүүдийг аврах Хангард клуб өрсөлдөгч очиж үндэсний дээд лигийн тэмцээний хөнөөлөлийн 33 дахь хоног авлаа. За дээр бичигдэж байгаа өснөгтэй 2 дугаар ойрт байгаа Централ Сталионс багаас 6 онооны дутуу болж ойртож ирлээ. За